Сайн байцгаана уу? Та бүхэндээ өцөг өдрийн мэндийг хүргэе. За би сая ер нь хэсэг хугацаанд нэлээд ийм стресс нь удаад ирэхээрээ сүүл рүүгээ сэтгэл готролд орох янзтай нэг өдөр бүр тэр нь хитрээд гэх юм уу. Тэгээ ямар ядаргаатай юм бэ? Ингэж агаар бүр ингэ хурдан талицсан юмсан ямар төвхтэй юм бэ энэ гэсэн бодцсон сууж байх жишээний өдөр хоногуд өнгөрлөө л дөө. Тэгээд яг ингээд стресстэй нэг тийм сэтгэл дундуур готронг байх үедээ бол би нэг олон бодож чадсангүй. Тэгээд сүүлийн тоног жоохон бодоод эргцүүлээд цэгцлээ. Тэгээд гарсан үр дүнгээ та бүхэндээ өнөөдрийн бичлэгээр ярихаар ер нь бэлтгэлээ. Тэгээд эн чинь нөгөө нэг миний өөрийн туулал явж байгаа учраас ингээд туулалгүй үед би ингээд юугаач ярих хэвтэй нэг зохиож ярих болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зохиож ярихаар чинь худлаа ярина гэсэн үг. Тийм учраас бараг ингээд дараагийн туул хурдан хурдан гарч ирж иж би бичлэгээ хийх гээд байгаа юм шиг болоод байна. Дээрээс нь өмнөх бичлэгүүд дээрээ ярьж исэн юмнасаа арай өөр юм ярих гад арай өөр өнцгөөс ярих гад эсвэл өмнө нь бодож исэн юм одоо ингээд хүмүүст тэрийгэ ярьсан ер нь зөв юм уу? Би ер нь хүмүүст ингээд зөв мэдээлэл хүргэж гин үү энэ гэсэн жоохон айдас хариуцлагын мэдрэмж бас байгаад байна. Тэгэхээр энэ чинь нөгөө туулал явж байгаа. Тэгээд хүн чинь мэдэхгүй байж байгаад суралцдаг, тэгээ алдаж суралцдаг. Тэгээд суралцсныхаа үндсэн дээр өмнө ярьж исэн үзэл бодлоосоо өөр болох ч юм уу. Иймэрхүү үзэгдэл миний бичлэгүүд дээр ер нь гарах юм байна да гэж бодоод та бүхэндээ бас энийгээ сануулж хэлье гэж бодсон юм аа. За тэгээд ерөнхийдөө яагаад сэтгэлээр их тэгээ юу нь мэддэхгүй унж эхэлсэн бэ гэхээр энэ дагагч нэмэгцэнтэй айгүй холбоотой байсан. Би чинь хөөрхөн нэг 70 савтай байж байгаа л 7 хоногийн дотор 700 800 болсон байхгүй юу. Тэгээд надад бол ингээд нэг цөөхөн хідэн хүмүүстэй ингээд нэг тэ 20 байна уу 50 байна уу 70 байна уу тэр нь надад болно гэж байгаа айтайхан байсан. Би угаасаа ингээд нэг бас ийм юм яриад олонний нүдэн дээр ил гарах чинь нэг бас тодорхой хэмжээний зориг шаардж байгаа шүү дээ. Таньдаг мэддэг хүн харж болоо энэ манай юм чинь надад ингээд галт орсон байна гэж бодох ч юм уу. Эсвэл одоо хүн болгол янз янзаар хүлээж авч байгаа мэдээж сайхан зүгээр ойлгож авч байгаа хүмүүс байгаа. Гэхдээ бас янз бүрээр л хүлээж авч байгаа хүмүүс байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд нөгөө гинт тим их одоо уул нь бол YouTube хийж байгаад нэг 1000 за одоо л миний саб 1.2k-тай л дээ. Тэгээд 1.2k саб бол уг нь бол юу ч шүү дээ. Нөгөө сая маяг дагагчтай хүмүүс байдаг шүү дээ. Гэхдээ тэд нар бол юм нийтийг хамарсан сэдвээр одоо ярьдаг нэг хүнд шүүмжлүүлээд байх зүйл уг нь багтай. Тиймэрхүү сэдвээр бичлэг хийж байгаа ч гэсэн ингээд сөрөг комментод байдагтай адилхан. Би бол бүр илүү нэгдүгээрт ингээд итгэдэггүй ойлгодоггүй хүмүүстэй галзуу юм шиг харагдах. За итгэдэг энэ талыг сонирхдаг судалдаг хүмүүстэй зүг ярьж гин буруу ярьж гин худлаа ярьж гин надаас өөр байж гэдэг юм уу иймэрхүү шүүмж ингээд ер нь бол маш сөрөг хандлага авах боломжтой төрлийн бичлэгийг би хийж байгаа гэж ингээд бодоод байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө гинт 1.2 за 1k хүрээд ирэхэд бол надад бол яалтчгүй амар дарамттай орж ирсэн. Ингээд амьдрал дээр над руу ирээл гэрлэж амар тэнэг бичлэг хийгээд байна энэ гэж хэлсэн хүн байхгүй ч гэсэндээ надад зүгээр яг ингэ мэдрэгдсэн байхгүй ингээл яг сайн муу олон хүний хэл ам ингээд тэр чинь ингээд яг гинт ихсгэрээ хүн жоох ингээд дарагдтiin байлээ. Одоо яг юу гэхиндээ яагаад байгаа нь мэддэхгүй стресстэй байна гэсэн. Юунаас болоод байгаа мэдхгүй. Одоо маш ойлгомжгүй байдлаар амьдрал өрнөлтэй нэг ч одоо уурлаад уцаарлаад байх юу ч болоогүй энгийн өдөр байхад л ягаад ч юм стресстэй л ингээл тав хүрхэл те нэг баярлал нэг ингээл гинт гутраал нэг догтлоолч гэдэг юм ингээд хүнийг айгуу савлгаанд оруулж байгаа байхгүй. Тэгэхээр олон хүний хэмжин те сая байна уу 1000 байна уу 700 байна уу ялгаагүй л юм хүчтэй хэм байгаад байгаа байхгүй. Тэгээд одоо хин нэгэн хүнийг би таньсан ч вэ танихгүй ч вэ тэр хүнийг надад хэрвээ ингээд жоохон шүүмжлэлтэй хандхад уур уцаартай хандхад би тэрийг мэдсэн ч вэ мдээгүй ч вэ сонсон ч вэ сонсоогүй ч вэ юм химээрээ юм нөлөө үзүүлдэг байж мэдхээр тий. Гэхдээ тэрийг би хэрхэн хүлээж авч тогтоод сарниулж байгаас бас их юм шалтгаалах баг. Гэхдээ нөгөө хий зүйл бодит гэдэг чинь энэ дээр бас нэг жоохон яваад байгаа хгүй юм сэтгэл санаанд нөлөөлөд одоо яг тийм
дарж орж ирж байгаа байхгүй. Ингээд би нэг юм сонь дарамт шахалтанд ороод байгаа юм шиг. Гэтэ амьдрал дээр намайг ингээд дарамтлаад шахаад одоо хэцүүдүүлээд байгаа хүн ерөөсөө байхгүй. Би баг ингээд гэртээ ганцаараа байж иж ягаад таа мэддэхгүйгээр юм дарамтанд ороод нэг юм дарамтлуулаад байгаа юм шиг ингээд санагдаад тэгээд ер нь бол стресс ихсэн байгаа юм л та. За тэгээд угаасаа нөгөө нэг онготын подкаст 2 дахь подкаст орсны дараа яг онгот подкастаа дуусгачаад баг зэрэг үйл хийж агаад мордохдоо надад нэг соноо ингээл ивэл сахт юм шүү гэж хэлээд мордсон байхгүй юу. Тэгтэн би ерөнхийдөө жоохон ингээ гадралсан. За ингэж анхааруулж байгаа бол надад одоо юм ив сахих тал дээр тэг сорой ч юм уу, дэнсэ ч юм уу тавигдчихж байгаа юм байна. Тэгэхээр би надад ингээд ив эвдрэлцэх тэг хүмүүстэй хагаралдах, уурлах, уцаарлах одоо юу гэдэг хүмүүстэй таарч тохирохгүй байх иймэрхүү зүйлүүд одоо угаасаа тохиолдох юм байна гэж би ойлгосон байхгүй юу. Ер нь буурлууд чи юм сургахтаа эхлээд тэгж туулуулаад тэгээд болж битгүй байгааг нь хэлж ойлгуулаад өөрөөр нь явуулаад ингэж нэг эцсийн дүгнэлтэнд нь хүргээд бүтэн ойлголтыг нэг юм бүх юм багцлаад оруулаад одоо хөлийн ингээд цэвэрхэн тэнгэрээр нисгээд байх биш шалбагт нь дөрүүлж ахуулаатай шалбагт дөрүүлэхээр ямар байна яаж хариу үйлдэл үзүүлэх нь гэдэг юм ингээд багцаар нь одоо сорж дэнсэлж байгаад тэн дээр нь ухаарлын үгнүүдийг хэлээд ухаарах нь үзээд ухаарахгүй бол нэмж явуулдаг ч юм ингээд янз янз арга барилаар үздэг гэдгийг ерөнхийдөө нөгөө өмнөх бичлэгүүдээр зөндөө ярьсан. Тэгээд би өөрөө жоохон гадарлаад байгаа за нэг тиймэрхүү юмнууд ирэх юм байна да гэд бодсон. Гэхдээ бодож ингэж бэлтгэлтэй байгаа ч гэсэндээ ив сахих гэдэг чинь өөрөө бэлдээд бас хэрвээ ив сахих чадвар нь надад байхгүй бол бэлдээд нэмэргүй ч юм шиг л тухайн үед бол санагцсан. Тэгээд тэр нь ч ер нь бол үнэн байсан. Тэгээд яг надад тэр чадвар байхгүй гэж бодсон бэ гэхээр би угаасаа энийг ер нь амьдралаасаа хардаг л та. Угаасаа би амар зожиг хүн байхгүй юу. Ялангуяа одоо манай аавын талынхан одоо баг удмаараа зожиг гэх юм аашин бүгд ер нь нэг тийм зожиг хүмүүс байдаг. Тэгээд тэр нь яг надад байдаг. Тэгээд би чинь ам бул айгу зөөхөнтэй багада би чинь дээрээ ганцхан ахтай айлын баг. Тэгээд багаасаа манай ах надаас одоо 7 насаар ах учраас тэгээд эрэгтэй хүүхэд олон ах учраас бид хоёр нэг тийм хантай бол өсөөгөө. Одоо насны зөрүү, хүүсийн зөрүү гэж нэг юм байна шүү дээ. Тэгээд ах бол хөвчлэн гадуур аав ээж ажилтаа. Тэгэл би гэртээ газраа л ээждэг гэсэн. За надад хань болдог байсан юм гэвэл тохиол байсан баг. Тэгээд гэрт ч хүн орж ирэхгүй өөрөө ч хүн амьтаа айлаа хунараар явахгүй ингээд зожигроод бүр нөгөө нэг яг юм өсдөг, суралцдаг, харилцдаг насан дээр юм гав ганцаар өссөн хүүхэд тахгүй юу. Тэгээд яг мэдээж сургуулийн орчинд ороод бол би найзуудтай болсон. Тэгээд багад бас нэг ийм асуудал байдаг юм надад. Тэр нь юу вэ гэхээр манай аав ээж хоёр намайг 7 настай хахад салсан. Гэтэл би салсан дээр нэг амар траума авч маавал гомдож муунсан байхгүй. Би тэрийг айгүй тийм шин том үе шиг хүлээж аваад за хоёр хүн хоорондоо тохирохгүй байгаа юм байлгүй дээ. Тэгээд энэ хоёр хүн маань амьдл байхад болоод оч гэдэг юм нэг тийм хэрсүүгээр хүлээж авсан байхгүй. Надад тийм нэг асуудал үүсээгүй. Яг тэгвэл ээж аавын салтаас болоод би нэг зовоод зүтрээд байсан юм байхгүй. Аав маань намайг одоо бүхий л хараараа хайрлаж өсгсөн. Тэгэнгүүт би чинь ээж маань одоо 7 настай байхад маань анх англи орн руу яваад сурах гэж яваад тэгээд одоо хүртэл ер нь тэнд амьдарч байгаа гэсэн. Тэгэхээр би ээжээс амар хол хөөх тахгүй юу. Тэнгүүд нөгөө ээж маань болохоор яг над чиг юм дайчин ирэмгий зөрөгтэй юм эрч хүчтэй гал шиг дүрлэлсэн хүнд дуртай. Тэгээд би тэр шаардлагад нь нийцдэггүй болохоор ч тэр юм уу эсвэл надаас юм хол болохоороо ч тэр юм уу. Тэгээд ах бол намайг бодоход одоо 14 нас хүртэл ээждэг амьдэрсэн байх шүү дээ. Тийм болохоор ч тэр юм аа одоо нэг ээж ингээд ахад илүү хайртай нэг тийм мэдрэмж надад төрөөд байдаг байхгүй. Би тэрийг тэгтээ ингээл амар гомдож энэ төр хүлээж авдаггүй л дээ. Зүгээр юу гэж боддгоо гэхээр зүгээр тийм юм байгааг ингээд мэдрээд байдаг. Тэгээ тэрийг ингээд илэрхийлэхийг ч хүсдэггүй, өөрөө ч тэрэн дээрээ төвлөрөхийг хүсдэггүй, тэрэнд ингээд анхаарлаа өгөхийг хүсдэггүй. Тэгтээ тэрийг яарсан би мэдрээд байдаг гэсэн үг байхгүй. Тэгээд одоо яг уу нэлээд том болчиход ээж тэгээ би одоо л нэг жоохон тотонд болж эхлэх байгаа. Ер нь л амьдралын минь ихэнх хугацаанд л ээж байгаагүй. Холоос л ингээл мэйл бичээл ингээл байжсэн. Тэрнээс гадна манай өвөө байгаа, аавын талын өвөө. Тэр өвөө маань миний нэг үеэлэгч байсан одоо байхгүй. Тэгээ тэр үеэлэгч бит хоёр маань ингээд өвөөгийн дөө цуг байдаг байсан багтаа. Хаяада ингээд
очоод тэг гэртээ ирэхээр би ганцаараа олчихно. Тэнд очихоор эгчтэйгээ тоглоод одоо миний багтаа хамт өссөн эгч маань байхгүй юу. Уг нь бол тэг тэр эгчтэйгээ ингээд хамт өсөж байхад тэр эгч маань бас намайг бодвол юм сэргэлэн цогоо те нэг тийм гүндүүгүүж гэх юм уу цоглог байхгүй юу. Одоо нээлттэй гэсэн арай нэг юм нээлттэй ингээл нэг юм маа ингээл ярьцдаг тийм хүүхдүүд байдэн шүү дээ. Би ч болохоор юм дууган хүүхд тахгүй юм. Дууган жоохон юм аим хааж юм шиг те нэг тиймэрхүү хүүхд. Тэнгүүд манай өвөө бас начиг юм зан чанартай хүнд нэг дуртай ирсэн юм шиг. Тэгээд би чинь хамгийн гол нь ээжтэй амар хайртай. Бас тэр өвөөдөө амар хайртай тэр өвөөгөө одоо айгу ягаад ч юм амар хүндэлдэг. Ягаад ч юм цаанаасаа юм одоо босоод өвөө юм энэрэс илүү тэр өвөөгөө хүндэлдэг. Тэр өвөөгөөс ингээд магтаалын үг сонсвол надад ингээд амар том урам болохоор юм шиг тийм том өргөн байр суурь эзэлдэг хүн байсан байхгүй юу. Гэхдээ өвөөгийнхөө хувьд бол би бараг л ингээд хийж шүүсэн. Тэгээд нөгөө нэг би ингээд үеэлэгчтэйгээ хоёулаа өвөөгэндээ байхлаар илт мэдэгдэнэ. Нөгөө эгчт маань бүр илүү хайртай. Тэр эгчт бүр юм тэр эгч бол одоо тэр өвөөгийн маань амины ганц хүүхэд байгаа байхгүй юу. Бүр ингээд би бол зүгээр л нэг хүүхэд байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхэд чинь би сургуульд ороогүй байсан гэхээр одоо нэг хэдэн настай байсан бол доо 4 5 6 мургаал настай байсан байх гэдэг юм л да. Тэгээд тийм наснандаа ингээд би дандаа юм хоёр дөгч байхыг одоо мэдэрсэн гэх юм уу. Ээж маань одоо 7 хүртэл маань надтай хамт байсан ч гэсэн байхдаа ч гэсэн одоо надад нэг тийм хангалттай хайртай биш юм шиг яагаад ч юм санагдаад байдаг гэсэн юм. Тэг яг тэрний учир шалтгааныг би сүүлд ээжтэйгээ ингээд том хүн болчоод ярилцаад ойлгоцохоор нөгөө нэг аав маань намайг надад хитрхи хайртай маш их эрхлүүлдэг учраас ээжээс өмөрөөд ээжээр ингээд үг хэлүүлдэг байсан юм байна л да. Тэгэхээр ээж нөгөө үг хэлэхээр буруудчаад байдаг учраас надаас ингээд үг хэлэхгүй байсараа хөндөрцөн гэх юм уу. Нэг тиймэрхүү учир шалтгаантай байлаа заяа. Тэгээд тэрийг ингээд би одоо том хүнээрээ болохоор ингээд ойлгоод тэг байж болно гэж бодоод байгаа байхгүй бас хэцүү шттэ. А тэгэнгүүт жоохон байхдаа яагаад гэдгийг мэдэхгүй. Гэхдээ тэрэнд нэг гомдоод байгаа юм байхгүй нээсээ би ингээ хоёр дахь хүүхэд гэж тийм мэдрэмжийг аваад өссөн нэг тийм суурьтай юм шиг байна. Ийм л одоо нэг жоохон одоо нэг травма гэвэл гэх л бах те нэг жоохон юм байдаг. Түүнээс би нэг амар хайр халамжаар тутаал зодуулж мүдүүлэлч юм уу амар гадуурхал энэ төр үзээд байсан юм байхгүй. За ингээд том болоод найз нөхдөд болоод би бол яг 10 жилдээ бол ингээд үнэхээр уучраа олцсон хүүхдээс байхгүй маш идэвхтэй бүх юмд оролцдог юмыг чадъя гэвэл чадчихдаг өөртөө итгэдэг юм ингээл харж байгаа л ингээл хийчих юм байна ингээл оролдоол хийждэг ч юм уу те бүх хичээлдээ сайн тийм хүүхдээс айгүй бас найз нөхдөд ч хүүхдээсэн. Тэгээд найзууд дундаа би ер нь нэг хэрүүл маргаанд орж байсангүй дандаа ингээ эвийг хичээдэг ерөөсө хүмүүсийн ингээ дандаа эвийг олж явдаг дандаа буулт хийдэг. Тэгээд юм хүний аясаар тийм хүүхдээс юм. Тэгээд их сургуульд ороод бол би их сургуулийн ангийнхнаасаа маш өөр байсан. Яагаад гэвэл би илүү шоуч юм байсан. Манай их сургуулийн ангийнхан бол илүү даруухан байсан байхгүй. Одоо юм хичээл гэсэн хүүхдүүд байсан. Би болохоор аль хэдийн юм шоуч болсон байсан. Тийм учраас одоо би ингээд жоохон муухай гэж өөрөөсөө ицсэний үндсэн дээр тэр хүүхдүүдтэй ингээд чөлөөтэй харьцаж чаддгүй. Гэхдээ ингээд харьцлаач ингээд бидний яриа ерөөс нийлдэггүйс аргагүй шүү дээ. Нэг нь ингээд аль хэдийн тэ бүр юм шоуны амьдралаар амьдэрсэн нөгөөдөл нэм даруухан гэрээ хүүхдүүд байхаар чинь ойлголцоод бас хэцүү байхгүй. Тэг би ингээ их сургуультай бараг л найзгүйсэн. Тэгтээ яг нэг хэдийн эрэгтэй хүүхдүүдтэй л жоохон найзалдаг байсан та. За тэгээд ер нь их сургуулиас эхлээд ингээд ер нь л ганцаардаж эхэлж байгаа байхгүй. Тэгээл ингээл ганцаардаал их сургуулаа төгсөөл нөгөө 10 жилдээ би 3 сайн найзтай. Тэгэхэд тэр гурав дээр нэмж би яг тэр гурвынхаа хэмжээнд очсон найзтай юусоо болж нэмж болж чадахгүйсэн. Тэгээ би тэндээс ажиглахдаа би найзтай болохдаа амар муу хүн юм байна. Хэрвээ энэ гурван найз маань ингээ байхгүй болчих юм бол би ингээ гав ганцаар үлдэх юм байна гэж жоохон айдаг байсан. Тэгэд яг тэ хүмүүс чинь амьдрал дээр гараад одоо гэр бүл зохиогоол ажиллаа хийх нь хийгээл ингээл нөгөө гурваасаа мэдээж холдсон штэ. Тэгэл гадаад явах нь яваалч юм уу те. Тэнгүүт нөгөө гурваасаа би ингээд амар анхаарал халамж нэхэж эхэлсэн байхгүй юу. Ялангуяа миний гэр бүлийн амьдрал болохгүй байсан учраас би амар сэтгэл готролтой. Тэгээ тэрийг ингээд найзуудтай ярьж тайлахыг хүсдэг. Тэнгүүд нөгөөдөл чи яг тэ хиндээ сонсдог байж аал сүүл рүү ингээд залхам нэзтэй тэгээд ингээд гэрлээ чи ингээд харваас ингээд ийм хэцүү амьдарч иж салаачтай гэж хэлнэ. Тэгээ нөгөөдг нь бараг сална гэж явчаад эцэс салахгүй. Тэгсээр нэ салахгүй нэ би зовоод байна гэд яриад байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь мэдээж ядаргаатай штэ яах штэ. Тэгээл энэний зовлонг одоо байнга сонсож явах албач байхгүй зү.
Тэнгүүд алт байхгүй гэдгийг би тухайн үед ойлгоогүй. Яагаад гэхээр миний найзууд ч гэсэн надад ингээл те хэцүү харилцаатай байх үеийнхээ амьдралыг ярьдаг л байсан. Би ингээл ямар ч төвөгшөлт үргэлж тэрийг сонсдог л байсан. Үргэлж ханиулдаг л байсан. За яг хаяа нэг ханиулахгүй навширч явсан үе байгаа л. Гэхдээ бол аль болох ингээл сонсож өгдөг гэсэн. Яагаад намайг одоо эдгээр ингэж төвөгшөөж авч гэдэг юм ингээл шууд нөгөө найзууд руу ингээл уралч гэсэнтэй. Тэгээ эргээд харахад би үргэлж эдний үзэл бодлыг хүндэтгэж те ингээд эдний аясаар байсан болохоор би эднэртэй найзалж чаддаг байсан байна. Одоо ингээд зовох цагт нөхрийн чанар танигдна гэдэг шиг би эднэрийн аясаар биш өөрийн гэсэн амьдралтай болчоод тэгээд өөрийнхөө үзэл бодлоор юм ярихаар эдгээр намайг хүлээж авахгүй, дэмжихгүй, одоо туслахгүй байна ч гэдэг юм. Ингэж хараад нөгөө найзууд руу ингээд гомдлоод явуулсан. Гомдлоод тэгээд ингээд гомдлоо ингээд бариад ч гэх юм уу. Ер нь бол манай найзууд намайг ингээд гэр бүл болохгүй байх асуудалтай гэхээ шууд хохин энтер гэж хэлжсэн байхгүй. Одоо тэр нь болохоор ингээд хитрхи урт удаан жил нөгөө л асуудлаа яриад салахгүй яваад ахаар залхасандаа хохин гэж хэлжсэн тийм. Тэгээд би тэр мөрөн дээр ингээ амар цохилт авсан л да. Ингээ тэр бол миний бүр ингээ хамгийн сайн найз байсан. Би тэр найзаа үнэхээр хайрладаг байсан. Гэхдээ би нөхөртэй болоод тэр найзтай жоохон хогийн зан гаргасан юмнууд энэ төр бол байдаг. Би нөхөртэй бол бүх юмнаас илүү хайртай байсан. Бүр тэр хөтөл аав ээжээс илүү хайртай, бүр number 1 тавьдаг байсан. Тэгээд яагаад гэвэл би нөгөө ганцаардлаас цогтоод байгаа хүн учраас нөхөр миний хувьд амар ач холбогдолтой зүйл байсан байхгүй. Хэрвээ би нөхөртэй болоод ингээд нэг гэрт орчвол үргэлж нэг хүнтэй хантай гэсэн утгаар тэр хүнээ одоо хамгийн нэгдүгээр тавьж хайрлаж нэмдгэнсэн гэх үү те. Тэг яг нь найзууд амьдралаа өгөөд явна. Аав ээж ингээд хөвшрөө штэ үр хөвгөд амьдралаа өгөөд явна. Тэгэхэд хантай байхын тулд нөхөр гэдэг зүйл чинь миний хувьд маш агуу том байр суурийг эзэлж исэн учраас би юм нөхрийгөө бүх юмний нэгт тавьж бусдын жоохон ард нь үлдээсэн тал бас байгаа. Тэгээ тэрнээсээ болоод одоо найзуудтайгаа нэг уулздгүй ч юм уу уулзгаараа нөгөө л зовлонгоо ярьдаг. Тэгэхээр нөгөө хүнд чинь бас онцгүй л байгаа штэ. Тэгээд аргаа тэгж хэлсэн ч юм уу мэдгүй. Би бол тэгж хэлсэн нэг одоо л гомддог. Тухайн үед л амар цохилт авчдаг байхгүй. Тэгээд тэр цохилт маань ингэж богширч явж байснаа ингээд бүр ингээд задрахгаал би барайл тэгчээснэ ингээл ямар ч хамаагүй шалтгаанаас шалтгаан олоод байгаа. Ер нь бол би уурлаад шууд блок болсон. Тэгээ нөгөө хүн чинь бол гайхал болсон баг л та. Ингээл би ямар ч найзгүй болсон. Бүр ямар ч найзгүй. Надаа ингээл за нэг сул чөлөөтэй цаг гарлаа гэхэд биштэй залгая гэд бодоход залгах нэг ширхэг хүн толгойд ордог байсан. Тэг би ийм амьдралаар олон жил амьдрсан байхгүй юу? Ер нь одоо тэгээд гэр бүлтэй болоод гэр бүлтэйгээ амьдраад байгаа ч гэсэн жоохон хүмүүстэй чинь би одоо сэтгэлийн хуваалцаж ярина гэж байхгүй ш. Тэгээд аав ээжтэй болохоор би бас ярьдгүй яагаад гэх юм бол санаа зовчин намайг амар зовж амьдрч ингээ ботчихно гэж тэднээс айлуулах нуухыг ер нь бол хичээдэг байсан. Тэгээд нөхөртөө болохоор хаяа гайгүй хүн шиг ойлголцсон. Тэгээд хаяа болохоор зүгээр ингээд юм ярьж байгаа л хэрүүл болчихдог. Би тэр чинь айгүй сонд юм. Зүгээр л сайхан гоё эхлээл тэгэл баг ингээд зодтолтож дуустдаг айгүй тийм хэцүү харилцаатай олон жил амьдэрсэн л та. Тэгээ хамгийн гол нь юу ярих гэдэг ингээд байна вэ гэхээр би ингээд одоо тасн турштай ганцаардсан хүн шиг надад санагддаг байхгүй юу? Энэ бол яг миний жоохон эмзэг сэтгэлтэй. Тэгээд яагаад тэгсэн бэ гэхээр за би тэр 10 жилийн төгсөөд бол яг утгаараа жинхнээсээ ингээд ганцаарцсан. Надад бол байнга найз нөхдөйгөө уулзаад байх боломж болцоо, цаг хугацаач хомсдсон. Тэгэл ер нь тийм тохиолдол бүрдэл учрал айгу баг болсон. Тэгээд угаасаа талаас нь муудалцаад бүр холбоогоо тасалчихжээ. За 10 жилдээ болон бага насандаа би бас яагаад ганцаардаад байдаг байсан бэ гэхээр штэ. Тэр хүмүүсийн ивийг олоод би ингээ эвтэй байх нь надад би ингээ найзтай байгаа юм шиг байна л та. Гэхдээ надад үргэлж штэ. Яагаад хинч намайг ойлгохгүй юм бол доо. Яагаад хинч намайг яг жинхнээсээ хинбэ гэдгийг мэдтгүй юм бол доо. Мэдхийг ч хүсдэггүй юм бол доо. Яагаад би ингээд шал өөр юм бодож ямар нэгэн зүйл хийлж ямар нэгэн зүйл хийж байхад хүмүүс дандаа буруугаар ойлгодог юм бол доо гэдэг асуулт бүр ингээд байнга явж байсан байхгүй юу. Одоо зүгээр л нэг жишээ ярив заяа. Би ингээд тоос оруулж байсан байхгүй юу. Тоос оруулахдаа миний бодлоор би чинь тэр тэгч одоос нэг том болчоогүй хүүхдээ маань 10 хэдтэйсэн юм л да 11 2тэйсэн болов. Тэгэнгүүт тоос оруулахдаа би ингээд тоос сорогчныхоо тэр одоо сордог хэсгийг явуулахдаа ингээд ямар ч зай завсар үлдээхгүйгээр ингээд тархиндаа тооцоолж ингэж явуулж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай ах ирээд шууд загнаж байгаа байхгүй юу.
чи тоос оруулж гэрлийн унтраачаад тоос оруулаад тахтай яадгийн наадхаа харц оруулдаг юм асаагаач гэд гэрэл асаачаад тэгээ яадаг ч аахгүй. Тэнгүүд би болохоор ингээд гэрэл асаасан ч асаагаагүй ч тэрийг юм зай завсаргүй сэтгэлээ гаргаж уулна ингээд төлөвлөж гэх юм уу соролж байсан байхгүй. Гэх мэтчлийн ийм сонин миний ингээд сайнаар бодож хийсэн юмыг хүмүүс айгүй сонь буруугаар ойлгохгүй байх. Тэгээ тэрнийхээ буруу ойлгосныхаа үндсэн дээр надад ийм сонин үг хэлэх. Тэнгүүд буцаагаад би өөрийгөө илэрхийлж чадахгүй байх. Тэгээд би буруудан болоод дуусах гэсэн ийм юмнууд амар их явсан байгаа даахгүй. Одоо тэгээд би ч нөгөө найзуудаа бүгдийг блоглоод холбоо тасалж хачаад эргээ ботхоор тэгээ яг ясан юм дээр би эднэрт үргэлж буулт ээжтэй хизээ ер нь энэ манай найз надаас уучлаарай гэж уучлахгүй жийсэн. Үргэлж би уучлахгүйдэг байсан. Тэ эсвэл хизээ энэ найз маань надад ер нь буулт хийжсэн. Би л үргэлж буулт хийдэг байсан. Яагаад энэ харилцаа зөвхөн надаас хамаарч байгаа. Ганц удаа буулт хийж гэн яасан тийм тэр хүний хувьд ч гэсэн би магадгүй хамгийн сайн найз байсан байх. Тэгээд миний хувьд ч гэсэн хамгийн сайн найз маань байсан байхгүй. Тэгэхэд яагаад энэ харилцаа дандаа юм нэг талтай явж ийсэн ч гэдэг юм уу. Нөхрөөс бас тэрийг нэгсэн. Би ингээд нөхрийгөө ойлгох гэж хичээж яхад манай нөхөр яагаад ингэ ойлгох гэж хичээхгүй. Би нөхрөө урам өгж байгаад манай нөхөр яагаад намайг жижигхэн юм дээр байнга шүүмжилтэй. Би нөхрөө сайхан байгаасаа гэж бодоод ямар нэгэн үйлдэл хийж яхад манай нөхөр тэндээс тэр үйлдэлийг үнэлгэн битгийл эргүүлээд яаж намайг ингэж амар буруутгах шалтгаан хаанаас олж чадаад байгаа юм гэдэг юм уу. Ингээд нэг юм сонин булан тавьжуулагдаад байгаа юм шиг ингээд өөрийгөө илэрхийлж чадахгүй хүнд ойлгогдох хэрэгцээ маань ерөөсө бүрэн гүйцэд хангахдахгүй бүр ингээд бүх насаараа амьдэрсэн хүн шиг санагдаад тэрэндээ ингээд хинт гомдохоо мэдэхгүй байгаа байхгүй. Өөртөө гомдох юм уу яах юм те. Одоо мэдээж ээж маань надтай ойр дотно биш болохоор би ээжтэй бол юм хэр барагтаа ярьж үзээгүй. Одоо яг том болчоод бол хаа нэг ярьдаг. Тэнгүүд аав маань хэдийн намайг амар харилдаг ч гэсэн аав битэр ч нөгөө бас хүүсийн ялгаа ярьж дээ. Тэгээд би ингээд аавдаа ийм юм хэлхээсээ ичдэг. Одоо юу гэдэг ингээ өөрийгөө нээж чаддгүй гэсэн. Ийм би бидээ юм тэ хайр хүндлэлийн харилцаатай хэрнээсээ нүүрэн дээрээ тэрийгэ гаргаж чаддгүй хүмүүс ахгүй аав бит хоёр. Тэгээд дээрээс нь би хамаагүй ингээд зовлонгоо ярьчих юм бол миний аавын сэтгэл хөдлөлтөө зовж штэ. Бүр ингээд ойр дотныхоо хүмүүстэй миний харилцаа нэг иймэрхүү. За тэгээ гадагшаа хүмүүстэй болохоор бүр дордон заяа. Тэр нь юу вэ гэхээр тэр хүмүүс одоо надад нэг онцгой таалагдахгүй сонин зан авир гаргачих юм бол би шууд ингээд зүгтах гэдэг. Дахиж тэр хүнтэй ингээд харьцмааргүй санагдаад тэр хүнийг ингээд нэг л айгу жижигхэн юмнаас тэгж бодноо яаж яах айгу жижигхэн сонин үйлдэлээс нь энэ хүн чи ийм хүн юм байна штэ гэл нэг бодчих юм бол тэгэл тэр хүнтэй дургу болчихно. Тэгээ тэр хүнийг ерөөсөө өөрлөгөө ойртуулахгүй ингээд харилцааг цааш нь ерөөсөө үргэлжлүүлэхгүй ч гэдэг юм уу. Нэг юм сонио хатуу байх гэдэг байхгүй. Тэгсэр би хатуу хүн юм уу гэхээр ерөөсөө уул нь бол хатуу хүн биш л те. Надаас хэрвээ ингээд намайг амар гомдоосон хүн ирээд уучлаарай гэж хэлвэл би уучлцдаг байхгүй. Тэгэж бодохоор би зөөлөн юм шиг хэрнээсээ одоо юу гэх юм нэг юм жижиг сажиг юмыг зүгээр өнгөрөөж чадахгүй жижиг сажиг юм дээр амар имзэглээд тэрийг амар том болгож тусгаж аваад тэрэнд уурлахтаа уурлаад гомдохтоо гомдоод дүгнэлтээ хийхдээ толдохтоо олдоод зүгтаад ингээд байдаг учраас нөгөө өөсөйгүй хүн олдохгүй штэ. Хүн болгонд янз бүрийн жижиг сажиг асуудлууд байгаа. Тэнгүүд хүн болгоныг ингэж өөлөхөр одоо тэр хүнтэй цаашаа харилцаа маань ерөөсөй болж өгдөггүй явдггүй. Ийм урт удаан хугацааны харилцаа үүсдэггүй, дотн харилцаа үүсдэггүй. За тэгээд ойр дотны хүмүүстэйгээ болохоор эдгээр намайг ойлгохгүй байна. Тэ ерөөсөө намайг бүрэн гүйцэд ойлгохгүй байна гэдэг ийм асуудалтай. Тэгэл ерөөсөө бүх насаараа ингээд ботхоор би ингээд маш их ганцаардж амьдэрсэн хүн л дээ. Тэгээд сүүлд бүр ямар ч найзгүй болоод тэгэл нөхөрч угаасаа байгаасаа одоо байхгүй нэх тэгэл гэртээ суугаад хүүхдээ хараад бүр ингээл 2-3 жил сэнсэртэл явхад би бүр юм ганцаардaltaа тассан байсан. Тэгээд эхэндээ ингээл найз нөхдөд алтгаас айдаг, нөхрөө алтгаас айдаг гэсэн бол тэр байдал маань ингээ удаан үргэлжилчихээрээ тэднийг ингээд хэдийнэ алдсан бэ. Тэгээд гав ганцаараа үлдээд тэр байдалтайгаа удаан ингээл сэтгэлээр хямраал ганцаардаал ингээл уйлахтай уйлал ингээл олон жил явчихаар одоо юм нэг зүйл ажиглагдсан би ингээд ганцаараа ирж байж сурч гисэн байхгүй. Хинээс ч хамааралгүй. Өнөөдөр би хүүхд харах өнгөө надад дэлгүүрээс амар хүнд юм авах шаардлага байвал яаж ижаад би тэгэл хүүхдээ дүүрээд те
Тэгээд нөгөө хүнд юм одоо толгой дээр ч хамаагүй тавиад зохицуулна ч гэдэг юм уу. За нэг иймэрхүү болж эхэлсэн. Тэгээд хэрвээ надад сэтгэл готрол сэтгэл зүйн асуудал байвал би тэрийг одоо нэг хүнтэй яриад байх шаардлагагүй тэгсгээд орхинч гэдэг юм уу. Тэгсгээд өөрөө гунж готраад дуулахтаа ингээд аваа гарчаана гэдэг нэг юм дадал сууж эхлээд энийг би болохоор сайнаар харж байгаа энэ бол надад юм сэтгэлийн хад жоохон тогтсон юм шиг. Тэгээд ирэхээр хүн ингээд ганцаараа байхаас айхаа болоод ирэхээрээ улам хүмүүсийг түлхдэг болд юм билээ. Би ганцаараа байхаас юусаа яахгүй. Надад хин ч хэрэггүй гэж бодоод эхэлчихээрээ шууд нөхөр мөхрөө жоохон дургу өргөл те. Чиний хэрэг байхгүй чи яв. Тэ. За тэгэл нэг найзлах гал нэг хүн амтаа одоо найз гарч ирэл нэг дургу өрөх юм бол надад би найзгүй амьдарч чадна. Надад найз хэрэггүй. Тэгвэл чамтай найзлахгүй бай гэл нэг ийм замтаа болчихж байгаа байхгүй. Тэгэл нэг л их юм би ганцаараа чадна гэсэн нэг ийм хүн айгуул юм хүчрэг байх гэдэг юм байна л та. Тэгсэн хэрнээ хүн ер нь ганцаараа яг юу хийж чаддсан бэ? За яг нэг энэ юу гэдэг өргөө гэрийнхаа хүрээнд бол ганцаараа тэгэл хүүхдээ үүрэгтэй үүрэл те ядрахтаа ядрал бүх юмыг нуруундаа арай ачаа олгож авчаал харахаг ядаргаад тултал яваал ч юм уу ингээд за яг хүчрэг юм байна. Окей. Тэнгүүд нь штэ нийгмийн харилцаанд бол хүнтэй харилцахгүй байна гэж байхгүй штэ. Адаглаад ажил хийхдээ хүнтэй харилцсан. Ямар нэг юм хийхдээ хүнтэй харилцсан штэ. Тэнгүүд нөгөө нэг миний насаараа ганцаарцсан тэгээд ганцаардахаараа имзгэлдэг, зүгтдэг. Тэгээ би ганцаараа болчихно гэдэг энэ бүх юм чинь нийлэнгүүтээ зүгээр л ингээд гараал дэлгүүр ороод дэлгүүрээ удалдаг чинь нэг муухай харахад л би стресстэй. Тэгэл одоо юу гэдэг юм энэ тэнд очиод нэг одоо ажил хөөцөлтөл байгууллага дээр очиод ч юм уу тэгээ төрийн байгууллага руу ороод ингээл нөгөөнтэй чи хідүү үг солиод нөгөөдг нь одоо үгүй мөгүй гэл тэгэхээр надад ийм ямар ч харилцааны скил байхгүй заа нөгөөнийхөө арга ивийг олох одоо юу гэдэг чинь юм буулт хийхтэй дууга намсгах үедээ намсгах эсвэл чанга ярих үедээ чанга ярих жоохон юм зөрмөг байх үедээ байх мах гэсэн ямар ч тийм скилгүй зүгээр л уурлаад байдаг. Уурлаад энэ мөн өстой ажиллаа ихгүй энэ хүнд үйлчлэх өстой бла 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 энэ мөн өстой ингээд ахтай яадын зүгээр л ингээд өгчөн үсттэй яага болдгоо ингээд ямар ч харилцааны скилгүй тэгээд тийм болохоор ажил нь явахгүй бүтггүй тэрэндээ амар стрессддэг ингээд яг ийм тойрогт орчиж байгаа байхгүй. За тэгээд улаач болоод би ингээд анх үүлэнд явж үзгээд юм штэ ингээл хүмүүс бөөлөөл тэгэл бөөлөнөө дуусгачаал бүгд тойрч суугаал дуулаад тэгээ сайхан аав ээжийн нутаг усны тухай дуулаад би ингээл уйлмаар санагдсан байхгүй. Ямар гоё юм бэ? Надтай адилхан ийм хүмүүс ийм олон байд юм биш тэгэл те. Эзэж манай найзууд аав ээж нутаг усны тухай дуулж уурч суухгүй хүмүүс байсан л да. Одоо манай нөхөрч тийм биш. Тэгэл ер нь миний хүрээл нэг тийм одоо тийм уурч хайлах биш илүү юм хипхоп ч юм уу те трап юу гэдгийг тийм хөгжмөд илүү дурлахаар хүмүүс аахгүй. Тэгээд тэр донд сууж байгаад ингээл би баг юм гэр орондоо ирсэн юм шиг те ямар гоё юм бэ гэл ингээл уурч хайлал би нөгөө ганцаардаад байсан. Одоо би ингээд те хүрээлэл олооч гэдэг юм уу ингээл бас ингээ хүлээлт тавьсан байхгүй. Би угаасаа энэ улаач болоод надад угаасаа шинэ танилуд, шинэ хүрээлэл яалтчгүй юм шинэ хүмүүс донд би орж ирсэн. Би одоо маш олон хүмүүстэй шинээр танилцсан, найзлсан. За тэгээд нэг хэсэг бол айгүй дайггүй байсан. Гэхдээ хэдий бид нар ингээл бэлэг талын жоохон мэдрэмжтэй тэгээд бусад хүмүүсийн нүдээр нэг жоохон галзуу, хагас галзуу ч юм уу те ийм хүмүүс байж ижил хоорондоо биений ойлгохгүй юмнууд байдаг. Яагаад гэвэл тэр хүний онгод нь өөр, манай онгод өөр те тэр хүний мэдрэмж өөр, миний мэдрэмж өөр, тэр хүний сурсан өссөн орчин сурах арга барил нь өөр, минийх өөр гэх мэт бас л нөгөө л харилцааны асуудал хэдий тэгэл нэг ижил төстэй зүйлтэй ч гэсэн бус нэг гэж жоохон өөр байх гэдэг байгаа байхгүй. Дахиад нөгөө сурсан зангаараа нэг хідэн найзтай болчоод чи нөгөө байнга сэтгэл санаа даун болол буцаж тэндээс юм ойлгож босч ирээл те нэг иймэрхүү сургалтанд байгаа хүн учраас ингээл нэг жоохон эвгүүцэн үедээ нөгөө найзууд руугаа ингээл бичээлтэй ингээд тэгээд ингээл ингэнгүү найз маань бол шууд миний хийж байгаа бичлэгүүд те миний хэлж ярьж байгаа юмнуудыг буцаагаад над руу хэлж хэмээлээдсэн байхгүй юу. Чи ийм ярьж одоо өөрийнхөө ярьж байгааг өөрөө хэрэгжүүлж чадахгүй байна гэж шууд ингэж орж ирээд яг шууд тэгж хэлээгүй ч гэсэн яг хандлага нь тийм байсан. За тэгэнгүүт одоо бас нэг ингээл тэгээ буурлуудаасаа сурсан олсон гинт вау гэл ингээл ойлгож авсан юм аа хүн чинь ингээ хуваалцмаар санагддаг шүү дээ. Тэгэл ингээл бас нэг найзтай ингээл хуваалцсангууд нөгөөтг нь ингээд гэл ингээл амар хүлээж авч юм шиг царай гаргаал байгаа юм л да. Гэхдээ огт хүлээж авахгүй байгаа надад ингээ мэдэгдээд байгаа байхгүй юу. Тэр хүнд юусэн хамааралгүй тэр хүн дөрөв сонирн биш юмыг би ингээ яриад байгаа юм шиг санагдаад миний ингээд ярианы ирч шууд ингээд буурчж байгаа байхгүй.
Тэгэл би дахиад гомдож эхэлж байгаа байхгүй юу. Яагаад миний найз ингээ хүн алдаатай оноотой гэдгийг ойлгохгүй байгаа. Би хэдий тийм юм ярьж байгаа ч гэсэн дандаа тийм төгс үйж чадахгүй гэдгийг энэ хүн бодож болдгоо мууч гэдэг юм. Эсвэл нөгөө талдаа яагаад би энэ хүнд ингээд энэ хүнд хэрэгтэй байж магадгүй энэ хүн миний ярьж байгаа юмыг сайн сонсвол эндээс тэр хүнд авах юм хүн зөндөө байгаа штэ. Яагаад энэ ерөөсөө ингээ хүлээж авахгүй байгаа юм болж гэдэг юм. Ингээл нөгөө нэг л эмзэгэлдэг гомдолдог замаа хөдлөөл ингээл ерөөс зүгээр ядгүй. Уул нь ингээ зүгээр л байж ах харилцааг би өөрөө л ингээд ерөөс зүгээр байлгадгүй ингээл гомдоол. Тэгээ нөгөө гомдлоо ингээ удаан тэгээд явахаараа л нөгөө хүмүүс рүүгээ гинт уурлах, гинт нэг хачаа чин зан гарах юм сонио юмнууд болоод байдаг. Тэгээл би тэр одоо жишээлбэл тэр нэг найзаа яагаад энэ ерөөсө хүлээж авахгүй юм болоо уг нь ингээд өөрт нь жоохон хамааралтай юм яриад ах шиг байх юм да гэд бодоо суужсэн чинь буурлалж орж ирэнгүүтэл наад улаачи чинь буурлууд нь өөрийн гэсэн үлдээл байхгүй юу да гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр нь би тэр нөгөө улаачи буурлууд нь надаас тэг манай буурлуудаас арай өөр үлтэй. Тэгээ тэрэндээ анхаарлаа хандуулдаг. Улаачин ч гэсэн одоо тэр үлэндээ анхаарлаа хандуулдаг. Бусдын нэг тийм ойшоодгүй юм байна. Тэгэхээр би болохоор өөрийнхөө үлийг ч юм уу өөрийнхөө буурлын үлийг ингээд хүн рүү хилчээд ойшоогооч гэдэг ингээд нэхэд байгаа байхгүй нэг юм нэхэлтэй юм шиг. Тэнгүүд нөгөө нэг одоо найзаасаа ч гэх юм ингээл тэгээ тэртээ тэр хүн тэр найз манаа намайг хангалттай л ойлгодог. Гэхдээ одоо бас нэг өөрийнх нь тэр чин тэгээ хүн хилж байгаа болол буцаагаад хэлсэн юмныхаа хэмжээнд байх ёстой гэсэн юм нэг цензур өөрийнх нь тийм үзэл бодол байж тээ. Тэнгүүд тэр үзэл бодлыг би ойлгохгүй намайг ойлгосонгүй гэд өөрөө найзаагаа гүйцэд ойлгоогүй намайг ойлгохгүй ингээд ингээ гомдож модод байгаа байхгүй. За нэг ийм асуудалтай хүн байгаамаа тэгээд зүгээр найзуудын төвшөнд ирэхэд ийм. За тэгээд найз биштэй ингээд нэг удхан зарим маргингуудтай бас асуудалтай. Тэд нар ингээл нэг юм хэлчих юм бол би тэгэл ерөөсөө ингээл нэг бол сэтгэлээр унаал, нэг бол гомдоол, нэг бол урганаал яагаад тэгж хэлж байгаа юм бол тэг ингээд ойлгож болдгоо юм уу гэл нэг ийм асуудалтай. Ерөөсөө яг ийм асуудал ингээд үргэлжлээ байнга намайг ээрж идэг. Тэгээд ивэл сахин шүү, сахиараа да гэж ингэж хэлэхэд нь болохоор надад үнэхээр нөгөө буухгүй байсан тийм учиртай байхгүй. Миний хамгийн бас юм хэцүү ингээд учрыг олж чадахгүй насаараа баг учрыг олж чадаагүй асуудал чинь энэ ив сахих. Тэгээ харилцаан дээр явж байгаа би бол харилцааны хувьд үнэхээр чадваргүй асуудалтай хүн байгаад байгаа.